188 дахь анги. Та хоёр тэрийг хийчихсэн үү? Тэд анх удаага хамт хонж байгаа биш гэж юу гэсэн үг юм? Шуан настаа. Шуан наст огцом ураг шалхав. Тэр бараг Фэй Юяны урд очих шахсан ч эцсийн мөчд өөрийгөө барьлаа. Гэсэн ч хариулт нэгсэн харцаар маш ширүүн байв. Шуан наст нүүрэндээ үйл хэлийг нэмсгэл тодров. Тайвшир, Шуан настаа би тайлбарлая. Тэр Фэй Юяны ятгахын тэмцээнд илүү сайн бэлтгэхийн тулд Юаны гэрт хэд хоног байрласан тухай бүхнийг тайлбарлав. Шуан настан сонссныхаа дараа айжмаар учрыг нь ойлгов. Тэгээд Фэй Юян руу эргэн харав. Чи итгэмээргүй юу? Тэр бухимдан яагаад багштай энэ талаар хэлээгүй юм? Бид хоёр дараа нь ярина шүү. Фэй Юян толгой дөхөв. За багшаа. Гэхдээ дотроо яг ийм учраас ч хэлээгүй юм гэж санаа алдав. Юан Шуан настантай Фэй Юяны дүрм зөрчсөн гэж зэмлж байна гэж боджээ. Тиймээс шууд Шуан настаа хэрв Шэв Фэй дүрм зөрчсөн гэж санаа зовж байгаа л тэр Шуан настны зөвшөөрлийг авсан. Тиймээс түүнийг шийдэх хэрэггүй гэв. Юаны гимтгүү царайг харсан Шуан настны нүрэнд гашуун нэмсгэл тодров. Санаа зовлтгүй Шэв Юан, та хоёрын хинч асуудалд ороогүй. Би дүрм зөрчсөн талаар яриагүй. Юан санаа амрав. Тийм үү? Шуан настны шийдэмгүй өнгөөр ямар тач би энд байгаа цагт Шэв Юаныг эмэгтэй Шэв нартай нэг өрөөнд унтуулахгүй. Тиймээс тэр бидэнтэй хамт байна. Шуан настан дотроо толгоос өсрөв. Шуан настны зөрүү занг тэр олон жил мэднэ. Нэг шийдсэн бол өөрчлөх тун хэцүү. За тэгвэл чи бид хоёрт хамт явж болно гэж Шуан настан бууж өгсөн өнгөөр хэлв. Шуан ухааны сэтгэл тэр дараа ёроолгүй ангал руу унах шиг болов. Юантай хамт нэг орон дээр унтах нь байтугай нэг өрөөнд ч орохгүй гэж үү? Тэр гомдломоор байсан ч Шуан насны шиг шууд хил зүрхсэнгүй. Эцэст нь дуугаа төвчээс өөр аргагүй байсан. Харин зочид буудлын үйлчлэгчид энэ бүхнийг хажуугаас нүд бүтээлгэн харж байв. Яг л үнгүй жүжиг үзчихсэн мэт. Эцэст нь нэг үйлчлэгч өчөө энэ нэмсгэлээд би та бүхнийг өрөөндөө нүргэж өгье гэв. Удалгүй тэр тэднийг дөрөвдүгээр давхарт гаргаж хоёр өрөөний өмнө авчирв. Эдгээр нь та бүхний өрөө тэгээд түлхүүрийг өгөө. Хэрв тэмцээн дуусны дараа илүү тайван удаан байрлахыг хүсвэл тэр үед өрөө сулрах тул нэмэлт өрөө гаргаж өгч болно. Үйлчлэгч явсны дараа Шуан наст нэг түлхүүрийг Фэй Юянд өгөв. Өнөөдөр маргааш хоёр хүснэ гэж болно. Гэхдээ шөнө болохоос өмнө заавал буцаж ирээрэй. Фэй Юян Юан руу харав. Шэв Юан явж хөгжмийн зэвсэг үзэх үү? Би энэ хотод маш олон хөгжмийн зэвсгийн дэлгүүр мэднэ. Юаны нүд гэрэлтэв. Үнэхээр үү? Тэгвэл явъя. Шуан ухаан болон Минлийн хоёр зэрэг. Би ч бас явна гэв. Гэтэл Шуан настан гинт түр хүлээ явхаас өмнө Шэв Фэй надтай түр уулз гэж хэлв. Фэй Юян зог тусав. Би удахгүй ирнэ. Тэгээд Шуан насныг даган нөгөө өрөө рүү орлоо. Хаал хаагдмац Шуан настан Фэй Юян руу цоошртв. Нилээ удаан юу ч дуурсангүй. Фэй Юян улам сандарч эхлэв. Эцэст нь Шуан настан тэслэгүй. Та хоёр аль хэдийн тэр хийчихсэн үү гэж асуулаа. Тэрийгэ Фэй Юянд бодилсан янзтай харлаа. Хит сандарсан тул Шуан настны юу хэлээд байгааг ойлгохгүй байв. Шуан настан тухай барин. Би заавал хүсэглэж хэлж өгөх ёстой юу? Тэр шуудхан. Би тэрний талаар ярьж байна. Чи түүний гэрт бараг бүтэн 7 хоног байгаа үсттэй. Та хоёр хос бясалгал хийсэн үү? Хос бясалгалаа. Фэй Юян цочондоо хэд алхам хурлаа. Тэр Шуан настны шиг үзэсгэлэнтэй эрхэмсэг эмэгтэй ийм үгийг нүүрний чөвөрлөлгүй хэлчихнэ гэж огт төсөөлөөгүй байв. Ухаан оронгуудаа шууд би тийм хийгээгүй гэж хашгирав. Шуан наст нүдээ нэрээсгав. Юу? Хийгээгүй гинэ? Үнэхээр үү? Над тодлоо яриагүйз? Тэр үл итгэн. Та хоёрын насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэг байшинд хэдэн өдөр хамт амьдарч чаад юу ч болоогүй гэж үү? Фэй Юяны нүр болов. Намайг ямар эмэгтэй гэж бодож байгаа юм бэ багшаа? Би уулзаад удаагүй хүнтэйгээ яаж тийм зүйл хийх юм? Тэгээд нухацтай. Бас Шэв Юан над руу тийм байдлаар хизээч гар хүрэхгүй. Тэр дэндүү гинэн, дэндүү сайхан сэтгэлтэй. Шуан настан хүйтнэр би итгэхгүй байна. Тэр ирчүүдэд ямар нэгэн хувийн ус сансан бит. Бүх ирчүүд араатан эмэгтэй хүн хамгаалтаа сулруулахад боломжийг нь ашиглах гэж оролддог. Юан тэднээс өөр гэдэгт би огтхонд итгэхгүй байна. Хангалттай өдөөвөл төрлөх харин гарч ирнэ. Шуан настан гараа цээжин дээрээ зөрвөлөв. Энэ бол миний 300 жилийн амьдралын туршлага. Фэй Юян хэсэг хэлэх үгүй болов. Тэгээд гинт нэг зүйлийг анзаарч
Багшаа, та Шав Юаныг ийм аюултай эр хүн шиг яриад байгаа мөртлөө өөрөө түүнтэй нэг өрөөнд унтах гэж байгаа зү. Тэр хөмсгөө өргөв. Таны яриа ерөөсөө авцалдахгүй. Шан настан тэгд дараа дуугүй болов. 189-р анги. Зэмсгийн дэлгүүр. Хэсэг хугацааны турш дуугүй зогссны дараа шан настан хоолоогоо засав. Тэр бол өөр хэрэг. Фэй Юян эргэлдсэн харцаар түн рүү харав. Шан настан бардам өнгөөр. Намайг хэн гэдгийг мартаа юу? Би бүлэгмийн настан. Шавнараа хамгаалахын тулд тодорхой эрсдэл үүрэх нь миний үүрэг. Тэр үргэлжлүүлв. Бас би өөрийгөө хамгаалж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Өөрийн цэвэр ариун байдлыг 300 жил араатнуудын донд хамгаалж ирсэн хүн шүү. Фэй Юян юу гэж бодохоо мэдгүй гөлөр зогсов. Шан настан яаран сэдвээ өөрчлөв. Ямар тач Шав Юан сайн хүү байсан чиний аз. Үгүй бол цэвэр ариун байдал чинь эхний өшөөнөл үгүй болох байсан. Тэгээд гинт ингээд чи Шав Юан сэтгэлтэй юу гэж асуулаа. Сэтгэлтэй юу? Фэй Юян ам ангав. Багш яагаад бидний харилцаанд ингэтлээ анхаарад байгаа юм бол? Шан настан ер нь бусдын хувийн эрэхт ингэж хошууд үрдэг хүн биш те. Гинт өнөөдөр бүр атаархаж байгаа мэт санагдана. Фэй Юян хэсэг бодоод би Шав Юаныг хүндэлдэг, бас авьяаслаг нь үнэхээр биширдэг. Тэр баг зэрэг эргэлзэв. Гэхдээ таны бодоод байгаа утгаар бол үгүй гэж бодож байна. Дараа нь өөрөө асуулаа. Та яагаад ингэж асуугаад байгаа юм? Шан настан мөрөө авчив. Онцгой шалтгаан байхгүй. Чамайг эрэгтэй хүнтэй ингэж ойр байхыг анх удаа харсан болохоор сонирхсан юм. Тэгээд нэгэнт чи түүнд сэтгэлгүй, та хоёрын хооронд юу ч болоогүй юм бол энэ сэдвийг ингэж орхий. Чи хөгжмийн зэмсгийн дэлгүүр рүү явна гэсэн биз дээ. Явцгаая. Фэй Юян гайхав. Та ч бас ирэх юм уу? Мэдээж. Шан настан тайван хариулв. Би Шав Юаныг хамгаалах ёстой. Түүнд ямар нэгэн зүйл болчихвол миний толгой өнхөрнө. Фэй Юян тэсэлгүй. Шав Юан гэж хин юм бэ? Яагаад бүлгүн түүнийг ингэтлээ хамгаалаад байгаа юм? Шан настан түүнийг хэсэг ажиглав. Чи миний шав мөн. Гэхдээ энэ асуудыг чамд одоохондоо хэлж болохгүй. Тэр инээмсэглэв. Гэхдээ чи ухаантай охин. Надаас асуулгүйгээр өөрөө баг багаар тааж байгаах. Бас хэдхэн хоногийн 7 хоног хүлээч. Тэр үед чи аяндаа ойлгоно. Хэдхэн 7 хоногоо? Фэй Юян тэр дээрүүдээ бодол автав. Хэдэн 7 хоногийн дараа болох хамгийн том үйл явдал нууцлаг нутаг. Түүний нүд гинт томров. Арай Шав Юан нууцлаг нутагт оролцох юм уу? Шан настан хариулсангүй. Зүгээр л инээмсэглэв. Фэй Юян түүний царайг хараад дотроо ойлголоо. Тийм байна. Шав Юан нууцлаг нутагт орох юм байна. Удалгүй тэр хоёр өрөөнөөс гарч бусдаагаа нийлв. Юан, одоо явж болох уу гэж асуулаа. Фэй Юян толгой төхөв. Тийм ээ, явцгаая. Тэр төрүүлэн алхаж эхлэв. Юан, Шон, Хуан, Минли 3 араас нь даглаа. Харин Шан настан болон Шуан настан хоёр хамгаалагчид мэт тэднээс баг зэрэг зайтаалхна. Замдаа Шуан настан гинт чи Шав Юантай ямар нэгэн зүйл хэвлүүлэх гэж байгаа юм уу? Эсвэл зүгээр л түүнийг тоглох гэж байна уу гэж асуулаа. Шан настан юу ч ойлгоогүй мэт. Юу яриад байгааг чи мэдэхгүй байна гэв. Шуан настан гинт санаа алдав. Чамайг залуу байхдаа болсон зүйлээс болж ирчүүд дург болсныг чинь би мэднэ. Тэр хэсэг чимээг байснаа. Гэхдээ бүх эрт хүн адилхан биш. Ялангуяа Шав Юан. Би түүнтэй танилцаад удаагүй ч хэдхэн удаагийн ярианаас л үнч цэвэр сэтгэлтэй хүн гэдгийг нь ойлгосон. Шан настан хүүтэн өнгөөр тэрийг би мэднэ. Над сануулах шаардлагагүй. Шуан настан хөмсгөө өргөв. Тэгвэл чи юу хийх гээд байгаа юм? Эрэгтэйчүүд дурган мөртлөө тэднийг зориуд өөртөө татаж сэтгэлийг нь бол ачаад хайдаг. Тэр толоос ихсрэв. Чиний энэ занг би одоо хүртэл ойлгохгүй. Өнгөрсөнд чам тохиолдсон бүхний төлөө эрчүүдээс өшөө авч байгаа юм уу? Шан настан хэсэг дуугайснаа. Тийм ч байж магадгүй. Үгүй ч байж магадгүй гэж бовтнов. Шуан настан толгоос ихсрэв. Эцэст нь энэ бол өөрийнх нь оролцох асуудал биш тул дахин юм хэлсэнгүй. Хэсэг хугацааны дараа тэд уянгалаг хөгжим сонсогдох том дэлгүүрийн өмнө хурж ирлээ. Юан чих тавин энэ хэмшиг сонсогдож байна гэж бовтнов. Фэй Юян орцгой гэв. Тэд татгиш орлоо. Ариун аялгау дэлгүүр тавтай морил. Логийн мөн чанар сүмийн хүнд зочдод юугаар туслах вэ? Нэг үйлчлэгч тэдний дөрөв тулсыг хараад тэр даруй хүндэтгэн огтов. Фэй Юян бид зүгээр үз сонирх гэсэн юм. Ойлголоо. Та бүхэн хүснээрээ үзээрэй.
Үйлчлэгч хан дээрх газрын зураг руу зав. Тэнд дэлгүүрийн хэсгүүд болон хөгжийн зэвсгүүдийн барьцлыг тэмдэглэсэн байгаа. Хэрв ямар нэгэн тусламж хэрэгтэй бол надтай ижил хувцастай ажилтнаас асуугаарай. Тэр бүхэн ёслоод холдов. Фэй Юян Юан руу хараад эхлээд юу үзмээр вэ? Шив Юан. Юан эргэн тойрноо сонирхаарав. Мэдгүй ямар ч зэмсэг байсан сонирхолтой. Тэгвэл намайг даг. Би дэлгүүрийг тойруулж үзүүлье. Бодлого тэд нэгэн тустай өрөөнд орлоо. Юан дотроос нь гарч буй хөгжим рүү анхаарад хөөх сая тоглож байсан зэмсэг энэ болтой гэв. Фэй Юян нэг урт хулсан лимптэй өмнө очив. Чи дизиг хэлж байна уу? Энэ бол хулсаар хийдэг лимп. Юан 10 нөхдөд хулсны зэвсгийг сонирхон ажиглав. Хэдэн минутын дараа Фэй Юян тэднийг өөр өрөө рүү дагууллаа. Тэнд Юанд гитартаа тун төстэй харагдах нэгэн хөгжмийн зэмсэг байв. 190-р анги сүнслэг чулуу. Юан гитартаа төстэй зэмсгийг хэсэг ажиглаад "Үүний юу гэдэг юм?" гэж асуулаа. Фэй Юян шууд хариулав. "Пипа." "Пипа гинэ гитартаа төстэй юм." Юан лангуун дээр зэмсгийг анхааралтай ажиглав. Хэдэн минутын дараа тэд дараагийн өрөөнд орлоо. Юан тэнд байгаа өөр нэг хөгжмийн зэвсгийг хараад зог тусав. Урт нарийнхан ishтэй доод хэсэг нь жижигхэн, хажууд нь хийлийн номтой төстэй зүйл тавьжээ. Энэ зэвсэг хийлтэй жаахан төстэй юм. Фэй Юян "Би хийл гэдэг зэмсгийн талаар сонсож байгаагүй, харин үүнийг эрхүү гэдэг." Тэр товчхон тайлбарлав. Тоглохдоо доод хэсгийг нь гуян дээр нь тогтоогоод энэ номоор чавхцнуудын хооронд үрж ая гаргана. Ойлголоо. Юан толгой төхөв. Удалгүй тэд дэлгүүрийн сүүлчийн том өрөөнд орж ирлээ. Өрөө төр чигээрээ янз бүрийн хэлбэр хэмжээтэй ятгаар дүүрэн байв. Фэй Юян тоглоом шоглоомоор "Эдгээр зэмсгийг таньж байна уу, Шив Юан?" гэж асуулаа. Юан инээмсэглэв. "Мэдхгүй юм. Гэхдээ нэг л их танил харагдаад байна." Фэй Юян инээдэ барин нэг шилэн лангуу руу зав. Тэр ятгыг хар. Лангууны дор цай өрөнгөтэй туяатай үзэсгэлэнт ятга байлаа. Энэ бол мөсөн хашаар хийсэн тэнгэрлэг ангиллын ятга. Ховор материалаар бүтээгдсэн. Тэр үргэлжлүүлв. "Бас ятгын охин тэнгэр өөрөө урд нь ашиглаж байсан гэсэн цуу яриа би. Энэ ятгыг мөнхийн хорио гэдэг." Юан ятгахнаас илүү өөр нэг зүйл сонирхлоо. Ятгын охин тэнгэр гэж ямар хүн байдаг юм? Фэй Юян царай нухацтай олов. Ятгын ертөнцийн хамгийн дээд оргил хүрсэн. Хэрв ятгын охин тэнгэр өөрийгөө хоёрдугаарт гэж хэлбэл өөрийгөө нэгдүгээрт гэж хэл зүрхлэх хүн энэ ертөнцид байхгүй. Тэр хэсэг засарлав. Бүр хөгжмийн амьд бит бүтээж чаддаг байсан гэсэн домогт бий. Юан гайхав. Хөгжмөр амьд бит бүтээнэ гэж үү? Тийм зүйл яаж боломжтой төсөөлж чадахгүй юм. Фэй Юян уртаа цанаа алдав. Тэр бол ердөө домог. Гэхдээ ятгын охин тэнгэр үнэхээр оршдог бол би амьдралдаа нэг удаа уулзаж үзмээр байна. Шон ухаан хажуунаас нь яжилсан өнгөөр магадгүй Юан өөрөө нэг өдөр ятгын бурхан болох ч юм билүү гэв. Ятгын бурхан? Фэй Юян Юан руу хачаа харцаар харав. Тэр Юаныг ятгын бурхан болсон байдлаар төсөөлөх гэж оролдсон ч толгойд нь тодорхой дүрс буусангүй. Удалгүй тэр "Ямартай ч үргэлжлүүлж үзцгээе. Бүхнийг харсны дараа явах зүйл байна уу гэдгээ шийдэж болно" гэв. Ингээд тэд дэлгүүрээр үргэлжлүүлэн явлаа. Фэй Юян зэмсэг бүрийн нэр, гарал үүсэл, түүхийг нэгэнгүй тайлбарлаж өгнө. Хэрв тэр дэлгүүрийн ажилтны хувцас өмсчихвэл хинч жинхэнэ ажилтнаас нь ялгаж чадахгүй мэт байлаа. Хэсэг хугацааны дараа Фэй Юян тэднийг дэлгүүрийн арын том худалдааны талбайд авчирв. Тэд игнүүлэн тавьсан олон лангуу байлаа. Лангуу төс бүр дээр хөгжмийн зэмсэг, доор нь үнд бичжээ. Юан ойролцоох нэгэн хар өнгийн дизель дээр очиж харав. Хар бэлцуухаан лимб. Англил газрын чанар дээд тайлбар хар бэлцуухаан ойд ургадаг хар хулсаар хийсэн лимб. Үн 5 сая алт. Эсвэл 500 сүнслэг чулуу. 5 сая алтаа Юан үнийг хараад боломгдов. Фэй Юян түүний араас ойртож ирээд "Хөөх газрын ангиллын зэмсэг гэхэд их хямдхан юм байна" гэв. Юан эргэн харав. "Энэ хямд гэж үү?" Тэгээд гинт өөр нэг зүйл анзаарав. "Ингээд сүнслэг чулуу гэж юу?" Фэй Юян тайлбарлав. Сүнслэг чулуу бол тулаанчдын бясалгалд ашигладаг гол нөөцүүдийн нэг. Дотор нь цэвэр энерги агуулгадаг учраас тулаанчд энергийг шингээж хөгжлөө ахиулж болно. Тэр үргэлжлүүлв. Бас тулаанчдын дунд мөнгөн тэмдэг шиг л ашиглагддаг. Нэг сүнслэг чулуу ойролцоогоор 10,000 алттай тэнцэнэ. Гэхдээ ихэнх сүнслэг чулуу худалдаанд зарцуулахын оронд бясалгалаа ашиглахыг илүүд үздэг. Тиймээс энгийн худалдаанд алт
одоо ч илүү өргөн хэрэглэгддэг. Юан ойлгосон янзтай толгой тахив. Тийм юм байна. Фэй Юян хар бэлцуухайн лимбиг хэсэг ажиглаад хэрв ятга байсан бол энэ үнээр шууд авчих байлаа. Харамсалтай нь би дизиг тоглолтгүй гэв. Тэр цааш шалгаж бусад зэмсгүүдийг шалгалаа. Хэдэн минутын дараа Фэй Юян уртаас санаалдав. Харамсалтай юм. Өнөөдөр худалдаанд гарсан сайн ятга алга бололтой. Урд нь ирэхэд дор хаяж 3 байсан юмсан. Шон ухаан. Тэгээд энд үзэх юм дуусуу. Дараа нь хаашаа явах юм? Бидэн цаг хангалттай байгаа эцтэй гэж асуулаа. Фэй Юян хэсэг нууцлыг нэмсгэлв. Хэн дууссан гэж хэлсэн юм? Тэр Юан руу харав. Энэ дэлгүүрт Шав Юанд заавал үзүүлэхийг хүссэн нэг газар бий. Намайг даг. Фэй Юян төрүүлэн хурдхан алхав. Юан болсон бусад нь сонирхол нь хөдөлж араас нь даглаа. Хэдэн минутын дараа тэр ердөө худалдааны хэсгээс хол нэлээд нэг нууцлаг харагдах хаалганы өмнө ирэв. Хаалганы хоёр талд төгс сүнслэг дайчин төвчний хоёр хамгаалагч хөдөлгөөнгүй зогсоно. Шон ухаан орчноо хараад бид хаана ирчихв? Энд жирийн хүмүүс орж болдгүй юм шүү гэж асуулаа. Фэй Юян толгой төхөв. Мэдээж нээлттэй газар биш. Тэр тайлбарлав. Өмнөх ятгын тэмцээнд ихний 10-т орсон хүмүүс л энд нэвтрэх хэрэгтэй. Фэй Юян өөрийгөө заагаад би 7-р байр эзэлсэн тиймээс орж болно. Тэгээд Юан руу хараад гэхдээ би ердөө нэг хүн дагуулж орох хэрэгтэй. Тиймээс Шав Юан л надтай хамт орно. Шудраг бус байна. Шон ухаан шууд гомдлоо. Фэй Юян тоосон шинжгүй хэрв чи Шав Юаны талд ч хүрэхээр ятга тоглож чаддаг байсан бол чамайг дагуулад орж болох байлаа. Тэр мөрөө авчин. Харин одоо орлоо гэж юу ч ойлгохгүй зүгээр л цаг өрнө гэлээ. Чи Шон ухаан түн рүү зэхэлцв. Гэвч өөрөө үнэхээр ятга тоглож чаддаг учраас хариу хэлэх зүйл олдсонгүй. Фэй Юян түүнд анзаархаа болоод Юан руу эргэв. Намайг даг. Таалагдсан бол лайк дарж Wildcard Audio сувгийг subscribe хийгээрэй. 191-р анги. Сүнс өрхтөгч ятга. Юан Фэй Юяныг даган хоёр хамгаалагчийн өмнө хурц ирэв. Тэд Фэй Юяныг хараад шууд танилаа. Тавтаа морилдаг нь Фэй, би найзаатайгаа хамт орох гэсэн юм гэж Фэй Юян хэлв. Хамгаалагчид хаш хар баг зүүсэн Юан руу нэгч харсан ч луугийн мөн чанар сүмийн шавь хувцастай байгааг нь хараад хэн болохыг нь асуусангүй. Ойлголоо дотор нэг цаг байх хэрэгтэй шүү. Тэр хаалгыг ердөө нэг хүн багтахаар зайтай нээж өгөв. Юан Фэй Юян хоёр дотог шормогц хүн таалга ард нь чангаар харагдлаа. Юан эргэн тойрноо сонирхон харав. Чи энд байг ирдэг юм уу? Фэй Юян толгоос гисрэв. Үгүй өнгөрсөн тэмцээнээс хойш ердөө 3 удаа л орж ирсэн. Тэгээд гинт Юаны гараас атхан өрөөний голоох бүтээлгэр хөтсөн ширээ рүү хөтлөв. Ямар ч тач энийг хардаа Фэй Юян түүний гарыг тавиад нууцыг нэмсгэлв. Энэ бүтээлгийн дор юу байгаа гэж бодож байна? Юан бүтээлгийн доорх хэлбэрийг ажиглаад ятга уу гэв. Зөв. Фэй Юян бүтээлгийг огцом хууллаа. Энэ бол сүнс өрхтөгч ятга. Юаны өмнө гүн харангийн үзэсгэлэнт ятга гарч ирэв. Чавхц нь яг л болроор хийсэн мэт гялцсан. Сүнс өрхтөгч ятга гинэ. Нэг л муу ярим гэж Юан бувтнав. Фэй Юян шууд эсрэгцв. Юу яриад байгаа юм? Харин ч гайхалтай нэр. Тэр ятгыг бахархалтайгаар харлаа. Домогт өгүүлснээр энэ ятгыг жинхэнэ ёсоор тоглож чадвал аян хүн төдийгүй араатны сүнсийг хүртэл өрхтөж чаддаг гэсэн. Юан нэг үгийг л анзаарч тоглож чадвал гэж юу гэсэн үг юм гэж асуулаа. Фэй Юян шууд хариулсангүй. Харин ятгын ард суугаад гараа чавхц дээр тавив. Ярихаас үзүүлсэн хурдан тэр тоглож эхэллээ. Дан. Юан хөмсгөө зангидлаа. Ятгаас гарах дуу түүний төсөөлснөөс тис өөр. Яг л усан дор тоглож байгаа мэт бүдэг, царгаа эвгүй сонсогдож байв. Юан ятгыг анхааралтай ажиглалаа. Чавхцнууд хэвийн чичирч байв. Ятга өөрөө ч гимтсэн шинжгүй. Гэтэл яагаад ийм муухай дуурч байгаа юм? Тэр амьдралд анх удаа ийм зүйл харж байлаа. Фэй Юян хэсэг тоглосныхаа дараа гараа татав. Одоо ойлгов уу? Юан толгоос хэсрэв. Үгүй. Харин ч би бүр бодолчихлаа. Ятгад эвдэрсэн юм ерөөсө харагдахгүй байна. Фэй Юян ятга руу харан учир нь энэ ятгыг хараагдсан гэдэг юм. Хараагдсан. Тийм ээ, ятгын охин тэнгэр дээд тэнгэр твшгээсээ өмнө үүнийг хэрэглэж байсан. Харин явхдаа энд үлдээсэн юм. Тэр үргэлжлүүлв. Тэр цагаас хойш хинч сүнс өргөтөгч ятгыг зөв тоглож чадаагүй. Юан өмнө үдсэн өөр ятгыг санав. Тэгвэл ятгын охин тэнгэрийг хэрэглэж байсан нөгөө ятгач бас ийм болсон юм уу? Үгүй, нөгөө ятгаар хэвэн тоглож болдог. Фэй Юян сүнс өргөтөгч ятгыг зөөлөн илв.
Харин энэ ятга өөр хүн өөрт нь хүрэхэд дургүй байгаа мэтэл байдаг. Юан гайхав. Яаж тийм байж болох юм? Энэ ятга ухамсартай юм уу? Сүнслэг зэвсэг шиг. Фэй Юян мөрөө авчив. Хинж мэдэхгүй. Гэхдээ энэ сүнслэг зэвсэгч биш, ердийн ангилтай эрдэнэсч биш. Ойлголоо. Юан ятга руу улам сонирхоо харав. Фэй Юян гинт чи тоглоод үзэх үү гэж асуулаа. Юан түн рүү харав. Болох юм уу? Мэдээж. Фэй Юян толгой дөхөв. Энэ ятгыг ердийн үзүүлэнгийн лангуун тавиагүй шалтгаан нь эзэн хизээний цагт хин нэгэн үүнийг зөв тоглож чадна гэж найдаж байгаатай холбоотой. Тэгвэл яагаад нийт нээлттэй олгож болохгүй гэж Фэй Юян толгоос хэсрв. Мэргэжлийн ятгачид хүртэл тоглож чадахгүй байхад жирийн хүн оролдоод ямар хэрэгтэй гэж тэгээд босд суудлаа Юанд өгөө. Ямар тач оролдоод үз. Магадгүй чи энэ ятгыг хүлээж байгаа хүн ч юм билүү? Юан ятгын ард суув. Гэхдээ шууд тоглосонгүй. Хэсэг хугацаанд ятгыг чимээгүй ажиглав. Тэгээд гүн амьсгаа аваад гараа айжмарч хавц дээр тавилаа. Дон цэргээ бүдэг чимээ гарлаа. Фэй Юян дотроо тэгэхээр тэр ч бас тоглож чадахгүй юм байна гэж бодов. Гэхдээ ягаад ч юм сэтгэлийнх нь нэг хэсэг Юаныг чадчих юм шиг мэдрэмж төрүүлээд байлаа. Юан хэсэг тоглосныхаа дараа зогсов. Тэр ятгыг ахин удаан ажиглав. Хэдэн минутын дараа дахин оролдлоо. Гэвч үр дүн өөрчлөгдсөнгүй. Тэгсэн ч Юан энэ удаа зогсоосонгүй. Царгээ чимээг үл таван бүтэн нэг ая тоглож дуусгав. Фэй Юян одоо боллоо шив Юан хичнээн ая тоглосон ч гинт зүгээр болчихгүй. Тэр санаа алдав. Чамаас өмнө маш олон ятгч ийм байдлаар оролцсон. Нэгэн ч амжилтанд хүрээгүй. Юан 50 хариулав. Баттай болохын тулд дахиад хэдэн ая тоглоод үзье. Тэр үргэлжлүүлв. 2 дахь ая, 3 дахь ая, 4. Юан 6 дахь ая эхлэх үед гинт нүдэн анив. Фэй Юян гайхан нүдэн анлаа гэд өөрчлөгдөх юм уу гэж бодлоо. Гэвч Юан ямар нэгэн шинэ арга турших гэж нүдэн анаагүй байв. Яг чулуун самбарын өмнө болсон шиг түүний ухамсар өөрөө ирэхгүй биеэсээ тасран үл мэдэх орон зайд орчихжээ. Энэ удаа тэр од ирэхс дунд биш, луугийн асрын нуур шиг 50 усаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт газар зогсож байлаа. Тин гинэт уянгалаг ятгын аялгуу сонсогдов. Юан тэр дороо эргэн харлаа. Тэнд өөр ертөнцөөс бууж ирсэн мэт гайхамшигтай үзэсгэлэнт бүсгүй сүнс өргөтгч ятгын ард сууж байв. 192 дугаар анги ятгын охин тэнгэр. Тин үл мэдэгдэх үзэсгэлэнт бүсгүй Юан гинт гарч ирснийг анзаарсан ч тоглолтоо зогсоосонгүй. Харин Юан хөдөлгөөнгүй зогсон чимээгүй сонсов. Бүсгүйн тоглож буй аялгуу түүний чихээр дамжин сэтгэл төрөх бус шууд л сүнсийг нь эзэмдэж байгаа мэт байлаа. Юан цаг хугацааны мэдрэмжээ түр алдчихав. Тэр хэр удаан өнгөрснийг мэдэхгүй. Эцэст нь бүсгүй гараж авцснаас авч зөөлөн өвдгөн дээрээ тавив. Тэгээд Юан руу харав. Миний хөгжим ямар санагдав? Түүний хоол өртөл ятгын аялгуу шиг уянгалаг байлаа. Юан тэр үед ухаан орох мэт болов. Үнэхээр сайхан байлаа. Би амьдралдаа ийм төвчний тоглолт сонсч байсангүй. Бүсгүй зөөлөн инэвсгэлв. Чи яагаад энд байгаагаа мэдэж байна уу? Юан шууд толгоос хэсрв. Үгүй. Учир нь чамд надтай энэ тэнцүү магадгүй нэг өдөр надаас ч илүү тоглох авьяас би. Юаны нүд үл хэлэг томров. Бүсгүй сүнс өдөрдөгч ятгын аялгауг зөөлөн хэлээд энэ сүнс өргөтгч ятгыг би төрсөн өдрөөрөө бэлгэнд авч байсан юм. Түүний инээмсэглэлд үл хэлэг гүнэг татварлаа. Тэр явдлаас удалгүй эцэг их мөн өөд болсон. Тэр цагаас би энэ ятгыг өөрийн үр хүүхчийг хайрлаж ирсэн. Юан хэсэг чимээг байснаа. Тэгэхээр чи ятгын охин тэнгэр юм уу гэж асуулаа. Бүсгүй баг зэрэг гайхснаа инээд алдав. Ятгын охин тэнгэр гинэ. Би хүмүүсээс өөрийгөө тэгж дууд гэж хизээч гуйгаагүй. Гэхдээ бүгд тэгж нэрлэдэг байсан болохоор тийм гэж хэлж болно. Юан хэсэг эргэлзэв. Тэгээд асуухгүй байж чадсангүй. Хэрвээ асуух юм бол яагаад сүнс удирдагч ятгаа орхиод явсан юм бэ? Ятгын охин тэнгэр түүний чимээг оров. Юан үргэлжлүүлв. Би чамайг доод тэнгэрээс явснаас хойш хэр удаан өнгөрснийг мэдэхгүй. Гэхдээ энэ ятганд хүрэхэд маш ганцаардсан мэдрэмж төрсөн. Тэр ятга руу харав. Чамд маш чухал зүйл байсан гэдэгт илт байна. Тийм дурсамжтай зүйлээ яагаад орхисон юм? Ятгын охин тэнгэр хэсэг хугацаанд ятгаа ширцээр байлаа. Эцэст нь аяархан. Учир нь би ятга тоглохоо болохыг хүссэн юм гэв. Юан үнэхээр гайхав. Болсон гэж үү? Яагаад? Гэвч ятгын охин тэнгэр энэ асуултанд хариулсангүй. Харин эсэргээрээ чи энэ ятгыг тогломоор байна уу гэж асуулаа. Юан эргэлзэлгүй.
Тийм ээ. Гэхдээ би хичнээн оролцсон ч зөв дуу гаргаж чадахгүй байна. Ятгахын охин тэнгэр хажууж шилжэн суув. Тэгвэл энэ цуу тэр инээмсэглэв. Би чамд сүнс өдөртөгч ятгахыг хэрхэн тоглохыг зааж өгье. Юаны нүд гэрэлтэв. Үнэхээр үү? Тэр эргэлзэлгүй очиж хажууд нь суулаа. Ятгахын охин тэнгэр ихэмсэг инээмсэглэв. Сүнс өдөртөгч ятгахыг жирийн арга барилаар тоглож болтгүй. Тодорхой тусгай арга шаардлагатай. Би тэр аргыг чамд заана. Тэр ятга руу төхөв. Эхлээд тоглоод үз. Юан толгой тохиод гараа чавц дээр тавив. Дон. Дахиад л царгээ чимээ. Тэрийг битгий та үргэлжлүүл. Юан толгой тохиод тоглосоор байлаа. Хэсэг хугацааны дараа ятгахын охин тэнгэр түүний гар дээр гараа зөөлөн тавив. Хөдөлгөөнийг нь хүчээр өдөртсөнгүй. Харин зөв хэмнэл, зөв хүч, зөв үнцгийг нь мэдрүүлэх мэт хурууг нь айжмаар чиглүүлж эхэллээ. Хэдхэн минутын дараа тин цэвэрхэн нэгэн их шиг гарлаа. Юаны нүд томров. Ятгахын охин тэнгэрийн тоглолчийг тэнгэрлэг байгаагүй ч ядаж жинхэнэ ятгахыг гарч чаджээ. Чи хурдан сордог юм байна гэж ятгахын охин тэнгэр гинт хэлв. Юан хөшөө нэмсэглэв. Гэхдээ миний гарыг чи өөрөө өдөрдөж байгаа үстэй. Ятгахын охин тэнгэр толоос ихсрээд чам тэгс санагдж болно. Гэхдээ хийж байгаа бүх хөдөлгөөн чинь өөрийнх чинь. Би зөвхөн замыг нь зааж байна. Харин чи өөрөө ойлгож, өөрийн болгож байгаа. Юан нухацтай толгой төхөв. Тэгээд илүү анхааралтай тоглож эхэллээ. Хэдхэн минутын дотор тэр ятгахын охин тэнгэрийн арга барилыг зүгээр хуулж тоглоо зогсохгүй, өөрийн өмнөх хөгжмийн мэдлэгт ослуулж эхлэв. Хурууны хөдөлгөөн нь баг багаар өөрчлөгдөнө. Химнэлт нь өөрийн өнгө орж эхлэв. Ятгахын охин тэнгэрийн нүдэнд анх удаа жинхэнэ гайхшрал тодорлоо. Энэ залуу зүгээр нэг хөгжмийн гоц авьяастан биш юм бэ. Хэдхэн минутын дотор миний арга барилыг сураа зогсохгүй, өөрийн болгож бүр шин зүйл бүтээж байна. Тэр дотроо яархан санаалтна. Хэрэв би доод тэнгэрт байхдаа түүнтэй уулзсан бол өөрийн эр үед ийм өрсөлдөгчтэй уулзраагүй дэ хүртэл баг зэрэг харамсжээ. Харин бодит ертөнцид Фэйюяныг л хүччихсэн мэт Юан руу ширтэж байлаа. Тэр тоглож байна. Сүнс өдөрдөгч ятгахыг үнэхээр тоглож чадлаа. Фэйюяны зүрх хүчтэй цохилно. Яаж ийм зүйл хийчихв? Тэр яг одоо Юанаас бүх зүйлийг асуухыг хүссэн ч тоглолтыг нь тасалдуул зүрхэлсэнгүй. Ятгахын аялгаа сэтгэлийг нь хүртэл биеэс нь салгаж байгаа мэдрэмж төрүүлж байв. Хэсэг хугацааны дараа Юан гинт тоглохоо зогсоолоо. Тэгээд хажууд нь шуух ятгахын охин тэнгэр рүү харав. Энэ ятгахын арга барилыг юу гэдэг юм? Ятгахын охин тэнгэрийн нэмсэглэв. Миний ятгахын урлагт нэр байхгүй. Тэр Юан руу харав. Нэгэнт л чи өөрийн болгосон юм чинь чи өөрөө нэр өг. Юан хэсэг бодлоо. Удалгүй нүүрд нь нэмсгэл тодров. Нэгэнт би үүнийг чамаас сурсан юм чинь ятгахын охин тэнгэрийн тэнгэрлэг урлаг гэж нэрлэе. Энэхүү зохиолын үргэлжлэлийг уншихыг хүсвэл wildcard.audio.com сайтаар зочлоорой. Дараагийн ангиар дахин уулзах хүртэл түр баяртай.